Жин баггүйгээр хизээч Bomberman-ыг төсөөлшгүй. Ингээд 4 багийн бүрэлдэхүүнээр өнөөдрийн ажиллагаа өөрчлөн хүрэхэд бэлэн болсон байна. Үргэлжлүүлээд өнөөдрийн ажиллагааны ерөнхий дүрмтэй танилццгаая. Өмнөх дугааруудад би та бүгдтэй home operation, taxi operation, office operation гэх мэт одоо ажиллагаагаар уулзж исэн болвол энэ дугаарт би эргээд home operation-аар та бүгдтэй уулзахад бэлэн болсон байна. За өмнөх дугааруудыг та бүхэн үзэж амжаагүй болвол home operation-ы тоглоомын дүрмийг ерөнхийдөө танилцуулъя. Миний жүжигчин эмэгтэй гадаа хүндэнд хүн дэмийг өргөж чадахгүй зогсож байна. За мэдээж гудамжаар явж исэн залуучуудаас тусламж гуйна. За тусалж байгаа залуучуудыг гэртээ оруулна. Гэртээ оруулаад цай уулгаж суулгана, хоорондоо яриа өрнүүлнэ. За яриа өрнүүллээ. Мэдээж яг тэр мөчид ууртай хартаа нөхөр хаалга тогшино. Ууртай хартаа нөхөртэй эмэгтэйчүүд энэ цаг мөчид яг яах байсан болоо? Тийм ээ, ойлгомжтой. Авчирсан залууга шкафонд хийх болно. За бүгдээ ингээд шкафонд орсон нууц амаргийн одоо паянг хамтдаа харцгаая. Ингээд ихний хүнтэй танилццгаая. Өнөөдрийн эхний дэлбэрэгч болвол Шведтэй залуу байгаа. Та бүхэн Bomberman-ийн ажиллагаануудыг харж байхдаа нэг зүйлийг дотроо бодох хэрэгтэй. Юу вэ гэхээр энэ үйл явдлууд өөрт чинь дандаа биш юм ахэд хаяа нэг удаа тохиолддог үйл явдлууд байгаа юм шүү. Магадгүй чи эмэгтэй хүн туслаад гэрт нь ороод цай уугаа суугаад эмхнэрийн ууртай хартаа нөхөр орж ирвэл мэдээж чи тэр эмэгтэй туслах байсан уу? Тэр эмхнэрийг нөхөр нь доддог байсан бол яах вэ? Чи мэдээж туслах л байсан. Гэхдээ чи тусалсныхаа үр дүнд Bomberman-ийн ажиллагааны гол дүр болсон байна. Ингээ гол дүр болсон дэлбэрэгч залуу болох эхний Шведтэй залууг харцгаая. Bomberman бүсгүй нэг өндөр залуу аваад дэше гарлаа шүү. Бэлэн байгаарай. За мэдлэг камерууд бэлдээрэй. Энэ ажиллагаа маш хурцтай дуусгая. Сийг тайлбараад өрөөнд оруулаарай. Хувцас хэлээд гараад ирээ. Хаслаа цаашаа гарах юм. Netflix гэдэг одоо юмсан. Гой бичээ яваад сурч ирсэн биш. Ой, тэгэхээр тоо үргэлж сочиж нүгээрээ өөр хөрөд яаж юм аа. Манайх гэдэг юм. Ой. Таны хаана шүү. Тийм юм. Сайхан тийм юм шүү. Тийм. Жаваа сайхан мэдгүй. Онгийн жаваа. Тийм. Тэрнтэй шүү. Тийм. Би таваа ингэж зөв хайсан. Жагууч ингэ асан. Нэг жагууч шинэ. Яа. Идэвхтэй. Малгай үстэй хоёр ортой. Надаа юу ч малгай зөвхөх байхгүй. Харин дургу. Жагууч. Зөвхтэй. Амд яасан байхгүй юу? Үнэхээр ихгүй шүү. Жагууч фитнес яасан. бид жаа тийм. яваад чухал жаа. Орон явсан тэр жоо өндөрч байгаа. Харин би өндөр болчихсон. Хүмүүс ихтэй тавтаа.
За хурдан дуусахын нөхөр хаалгыг төгшөөрэй. Тэгээ аваад ингээд бүр ядаргаатай санагдав. За ер нь өөр юм байна. Та. 네. Шкафыг нэгэрээ. Оо цааш нэгэрээ дөө. Залуу өөрөө хаачлаа. Хаад ирсэн. За нөхөр замдаад гаргаад ирээрэй, ажиллагааг дуусгая. Юу вэ чи? Юу? Монголоос ирээгүй. Энэ ч юу вэ? Хогаж юу чи? Тэстэ. Юу чи? Давай. Бинтэн тоо. Тэгээд энийг зүгээр дэрэх. Чамайг юу ч юм бэ? А? Хөөе, энийг зүгээр дэрсэн. Оо за. Ачаатай ч би яачихгүй би нэг таахгүй. Гэхдээ чи тэгээ манай гот юу гэж байгаа юм? Энийг намайг зүгээр дэргэсэн ахгүй. Би энэ цүнхтэй. Нааш ч юм уу? Нааш. Наашра. Энэ юу юм? Хөөе, нааш. Наашра, наашла. Энэ юу юм? Наашра. Нааш бол гэж юм уу? Энэ юу юм? Ой. Нааш уу? Нааш гэж юм хатнаа заяа. Юу юм чи? Би сая фитнесээс ирсэн. Ой. Би фитнесээс ирсэн. Ой. Би фитнесээс ирсэн. Би юм алцах уу? А? Би танаас гооч. Би фитнесээс дөнгөж сая ирсэн. Энийг зөөгд иргэсэн аахгүй. Би тань карт үзүүлж болно болох уу? Би фитнес энд хажуухан байсан фитнес ирсэн. Зөө бүр хувцаа тайлцсан тий? Өө за энэ бүр халаад мод. Миний хувцаа тайлцсан тий? Цүнх байгаа нь фитнес юм. Сайхан би цүнх. Оо за бүр ингээ хувцаа тайлцсан. Өдөр цүнх мөнгө. Яс манад энд орган гим байл шүү. Намаг энийг сая би танихгүй шүү дээ би мэдэхгүй. Инээд ирээд шүү. За. Би танихгүй. Оо за. Би танд үзүүлж чадахгүй. Гадаас ирсэн. Наадах чи би яах юм бэ? Хөөе. А? Хөөе. Юу юм бэ? За. Та би энэ танаас гооч. Би хувцаа аваад би суу явах чинь энийг сая дөнгөж сая өргөж ирсэн. Тань сүнхээр гооч. За. Яс айгаад байна уу? Айхгүй нөө те? Би гадаас ирсэн. Тэгээд би яаж мэдхий энийг хотгоо өдрөө. Ой. Хотгоо өдөр. Тэр хойлон гэж алч. Хотгоо өдрөө. Аваад ирж шүү. Хурдлаач ч юм уу? Танаас гооч. 50. За 50. Зураад даалгахаар нь шүү. За 1. За одоо болсон. Сайн ажиллаа залуусаа.
бол Bomberman. Энэ бол Bomberman-ийн багийн хүн. Хэлбэрлээ өнөө. Шивэстэй залуу минь нэг иймэрхүү байдалтайгаар дил бүсэрсэн юм а. Гадаадаас ирээд удаачгүй байж идэл Bomberman-ийн багийнхан тэрнтэй тааралдаж магадгүй тэрэнд аз тохиолдсон гэж хэлж болохоор ийм үйл явдал болсон гэдгийг та бүхэн миний харуулсан бичлэг дээрээс үзсэн байх. Bomberman-ийн багийнхантай тааралдсан бол та айж имэж ичиж зовох шаардлагагүй. Яагаад гэвэл энэ бол урьдчилан зохион байгуулалттай ажиллагаа байсан учраас та яалтчгүй энд орно. Тэгээд дэлбэрэх болно. Тэгээд би шивэстэй залууд нэг юм хэлмээр санагдлаа. Чи үнэхээр гайхалтай хүнлэг сэтгэлтэй дээрээс нь гадаадд байсан хүн гэсэндээ бол бусдаас арай л өөрөө чадлаа. Тэгтээ бол Монгол улс сайхан бүгдээрээ гадаад явсан ч гэсэн Монголдо ирж иргэж амьдарцгаа. Ингээ бүгдээрээ дараагийн хүн рүү явцгаая. Дараагийн залуудад танилцахаас өмнө бүгдээрээ эхлээд Home Improvement-ийн ерөнхий дүрмтэй товчхон танилцъя. Бүсгүй маань юм өргөж чадахгүй гадаа гудамжинд зогсож байна. Тэгээд хүнлэг сэтгэлтэй залуугаас оруулж өгөхийг гуйх болно. За оруулж өгсөн тохиолдолд мэдээж цай уулгаж хоорондоо яриа өрнүүлнэ. Яриа өрнөх тэр мөчөд хартаа нөхөр хаалга тогшно. За тэгээд бүсгүй маань даалгавар авсан байгаа. Одоо тэр залууг шкафанд оруулах хэрэгтэй. Харин энэ залуу шкафанд орсон уу, ороогүй юу гэдгийг миний харуулах бичлэг дээрээс хамтдаа харцгаая. Тэгээд энэ залуугийн хувьд гэх юм бол би эргэж ирээд бичлэгээ үзсний дараа дүгнэлтийг хийх болно. Ингээд бүгдээ хамтдаа наруу явцгаая.